Зохиолч Гомбын буян тогтох. Гэгээ солонго туужууд номоос. Заяа төөрөг тууж. Нэгдүгээр хэсэг. Алсын харгуй. Чингис хаан онгоцны буудлын дээр төм төжигнж бум бужигнана. Зүг рүү нисэх зорчигчид тэднийг үдэгчид угтагчдын хөлд дарагдахажээ. Угтагчдын танхимын баруун хэсэгт гоо өхөд ачаа бараага битүүмжлэн орох хэсэг рүү хизээ дуутахыг хүлээн гаргаж өгөхөр ирсэн ээж аав ах дүү найзуутайгаан зэрэгцэн зогсно. Эдгээр өхөд саяхан байгуулагдсан хатан мишэл загварын товчооны гэрээд ажилчид бөгөөд Монгол үндэсний өв уламжил хэв шинжиг багтаасан гоёмсог загваруудыг Бээжин Макаогийн загварын тайзнаа төлөвлүүлэхээр Линхуа хэмээх товчоотой 3 сарын гэрээтэй явж байгаа билээ. Хатан мишэл агентлагийн эзэгтэй залуу бүсгүй хатан мишэл хэмээх нэрээр загварын ертөнцид хөл тавиад удаагүйч эрс шидэмгийн өнгөлөг загваруудыг бүтээтгэхэрэн алдаршиж буй чадварлаг уран бүтээлч юм. Сүүлийн жилүүдэд хаврын гоёл, их хотын залуус зэрэг томоохон загварын наадмуудаас тэргүүн байрыг эзэлж энэ жилийн гоёл наадмын шилдэг шагналын эзэн болсон билээ. Тэрээр олон улсын тайзнаа өөрийн бүтээлүүдийг хэд танилцуулсан хэдий ч энэ удаагийн шиг удаан хугацааны гэрээгээр ажилласан үгүй билээ. Нэрийн загварын бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах эрхийг худалдах нь түүний гол зорилго бөгөөд энэ удаа сонгосон моделууд 16-аас 18 насных юм. Чанга эрэгчээр Улаанбаатар Бээжин чиглэлийн нисэх онгоц Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын 2 дугаар терминал зоршигчтой хүлээн авч байна. Гэх үед охид чимдан ачаа бараагаан чирсээр гайл шалганы хэсгээр ороод онгоцондоо сууцгаалаа. Хатангаас бусд нь бүгд анхудаа онгоцонд сууж байгаа тул ихэд сониучрахж байгаа нэлтэй. Охидыг Бээжинд бомогдсон Линхуа компани захирал Мэнхуа хэмээх сайхан хувцалсан цэвэрхэн царайлыгэр бас нэг залуу бүсгүй өвөр Монгол орчуулагч зэрэг хүмүүс тусч авав. 2-3 залуу тэдний ачааг машинд зөөн хийхэд хатан гоёл чимэглэлийн зүйлс тусгайлан хийсэн улаан жимдандан их л анхааран болгоомжтой хэмээн дуу алдав. Орчуулагч залуу "Жалуу авха бүү шанаж авбаа. Манай жалуус гоомоо юм тун хийхгүй шоо" гэв. Тэд онгоцны буудлаас хөдлөн цаг орчим яваад нэгэн зочид буудалд ирцгээлээ. Огтд 25 давхрын нэгэхэн хэсгийг тусгайлан бэлдсэн байх бөгөөд хурлын танхим шиг томоохон цэлгэр өрөөнд загварын хувцснуудыг өлгөх хөлгөөрүүдийг байрлуулжээ. Өрөөний зүүн хэсгийн ханыг битүү толиор бүрхсэн агаад энэхүү хэсэгт бэлтгэл хангаж болохоор чөлөөтэй уужимхан талбайтай ажээ. 2-2-орон дөрвөн өрөөнд буудлах агаад дээд зэрэглэлийн тансаг буудал байлаа. Өрөөндөн орж ачаагаан цэгцэлж дуусмагц хятад дээр хоолнд өрөв. Өвөрлөгчээр орчуулж охид зарим үгийг нь ойлгож ядна. Өмнө зүгийн хоолны ихүүн үнэр хамар цоргиж, ходоодны шүүс ялгарх агаад ширээн дээр байрлуулсан өнгөнгийн хоолноос хэрхэн хүртэхээ мэдэхгүй суухажээ. Өвөрлөгчээр хоолнуудыг тайлбарлан мантун завсар хавчуулан идэж үзүүлв. Хятад эзэн инээмсэглэн ихэд найр тавьж сайхан загнана. Хоолны дундуур хятад арх согнож охидыг барихыг хүслээ. Охид ичингүйлж өмнөх хундагтайг барь зүрхлэхгүй суух үед хатан "За охидоо, ёсыг бодоод нэг барьчих. Сайхан хооллоо шүү дээ. Хятад ёсонд хоолны дарвалганд нэг хундаг татах ёстой гэдгийг байна лээ" гэхэд охид үгэнд нь орж барьцгаалаа. "Хамтын ажиллагаа амжилтаар дүүрэн байх болтугай" хэмээн захирал руу харвал орчуулагч орчуулан хэллээ. Захирал Марсайтл энэхэн сэтгэл хангалуун байгаа бол доо хэдэн үг хэлэхэд орчуулагч "За, манай минь захирал гоо охидтой хамсан ажиллаж байхдаа таатай байна. Манус хамтан эхээжвэл бүтээнэ. Хатан захирлын уралсан бүтээл бүхэн дэлхийн даханд мандан бадрах болтугай" гэж наа гэв. Охид алга ташин өмнөх хундагтай хичээн байж нэг татацгаалаа. Хооллож дуусны дараа хятад захирал нэлээ юм ярьсныг хэлмэрч дамжуулав. "Танусыг эхний 3 өдөртөн амарчгүй хэмээж байна. Эрх баасан гарагт энэ буудлын том тайжнан дэлхийн баячууд ирнэ. Түүндэн сайтар бэлдгэж байна шүү.
Бямбарагт цугараан Бээжин хотоор аялна. Тэр хүртэл эндээс гарч болохгүй юм байна. Өглөө өдөр оройно хоолойг юу идэн түүгэн учаар жахаална ба. Буудлаан жоогч жахаалшаа хоолойг нь авч ирнэ. Гоо охид өжүүлбэрэн бэлдчих үед гадуур жугаачих цаг олдохгүй байна гэлээ. Охид заа гэсээр 21 давхарт орших өрөөндөн ирлээ. Амрах зууран загварын шовондан бэлдээд алс гитийн мөрөөдөлд автан байтал 3 өдрөд орхиноон дууслаа. Гадаадын тайзан дээр алхна гэхээс л зүрх төгшинэ. Загвар үзүүлэх хувцснуудыг залуус ирж өлгүүртэн төрсөөр цаглагаан шатаар зөөврлөж 32 давхарт байх цэлгэр танхимын тайзны ард байрлуулжээ. Зочдын эрэх цаг тохимогц залуус цэлгэр том цонхнуудыг гартаан удирдлага барин хаагаад танхимын гэрлүүдийг асаалаа. Танхимын гол хэсэгт тэ үсэг хэлбэртэй тайз хэд хэдэн эгнээ сандалууд товчлуур дарах төдийд бэлэн болов. Тайз руу тусах гэрэл үзүүлбэр бүр дээрх гэрлийн ойлт, хугарал, тайзны чимэглэл, хөгжим зэрэг гэрээхийнх мөчөд ярилцж тохиролцсон яг л тэр янзаар. Тайзны дэлгэц дээр хатан Мишель гэсэн гоёмсог бичиг өнгө солигдсон гялбалцах нь биширмээр юм. Тайзыг тойрон зассан дөрвөн эгнээ сандалд 300 гаруй зочид байран эзлэн суужээ. Тайзнан сүр таялгуу игшгэлсээр шоу эхлэв. Энэхүү шоунд Хятад улсын томоохон үйлдвэр дэлгүүрийн эзэд шин цагийн баячууд цуглжээ. Зураг авалт хийх гэрэл зураг авуурын гэрэл галс хийнэ. Үзэгчид 2-3-аараа хоорондоо юу ч юм зөвлөдөн тэмдэглэл хөтлөх ганц нэг хүн ч харагдана. Дуучин Аривнагийн дуулсан Талын Монгол айл дууны аялгаунд охид бие биелгээ, Монгол бүжгийн зарим хэсэг ёсолгоо зэргийг үзүүлэн шоу амжилттай өндөрлөө. Шоуны арын албаны баг дурсгалын зураг авалтын үйл ажиллагааг зохион байгуулж, Жан захирал хатан албан ёсоор хэд хэдэн хүнтэй танилцууллаа. Бүх ажил дууссаны дараа өөрлөгч залуугийн дамжуулснаар "За охидоо, өжүүлбэр тун сан мадаггүй боллоо" хэмээн жин захирал магтчихин шүү. Өглөөдөө Бээжин хотоор аялах тул өргөндөн хооллоод сайн амар гэж байна гэхийг сонсоод өрөөрүүгэн амархаар явцгаав. 2. Аялал хэмээх өгөөш. Баг ахал жив хатан дөнгөж 23 настай, амьдрал таниагүй, эрдэм ном, уран бүтээлч шамцсаар хөвгүнтэй ч үерхэж үзээгүй билээ. Бусад охид түүнээс 4-7 насаар дүүтвэл бүгд гинэн цагаахан хүүхдэрийн элдв юм үзэж эвдрээгүй хүүхдүүд юм. Тэд анхны шоу амжилттай болсонд баярлан орон дээрээ хашгиран үсэрцгээнэ. Маргааш болох аялал ямар байхыг төсөөлөн мөрөөдөж, бие биенээ хөөргөн инээлтэх нь хайр татам. Өглөө сэрэхэд хамгаалагч залуус охидод ижил өмд цамц шаахай малгайнууд оруулж ирж өглөө. Охид хувцсыг өмсөж үзээд бяцхан гайхацгаалаа. Бие барьсан гүнзэн хөрөнгөн жинсэн өмд, бэлхүүс тодтогсон бари улаан подволог, цагаан сарвчтай малгайнууд. Хэдий үсгэлэндээ харагдаж байгаа ч гэсэн яагаад ийм хувцастай аялах ёстойгоо ойлгосонгүй. Хамгаалагчдын хамт үүдний хэсэгт бууд очивол угтах хэсэгт мэн захирал өөрийн биеэр тосон авч тансаг зэрэглэлийн баг аврын автобусанд суулгалаа. Автобус хөдөлсөний дараа хэлмэлч залуу "За, гоо авхай нарт анхааруулан жах хэдий юм байна. Өнөөдрийн мануусын аялал Бээжин хотын үзүүштэй сайхан газруудыг үжинэ. Одоо манууш таны мэний талбай үжинэ. Тэндээш манай түншүүд бүх Хятад улсын шинэ баячууд бидэнтэй нэгдэн хамт аялна. Чуг явах хүмүүс чугаараа өчигдөр шоу үжсэн жихэрлүүд байгаа. Хэдтэн бидний Бээжиншт хэрэгтэй хүмүүс учраас та нөхдөө дуулууртай найр шиг байх ёстой юм шүү" гэлээ. Хатан тавьдан "Уучлаарай, бид аялна гэж хэлээгүй. Тэгэд ч гэрийн тийм зүйл заагаагүй" гэвэл хэлмэрч цааш дамжуулан хэлв. Жан захирал хэдий юм хэлхийг хэлмэрч дамжуулвал "Энэ тийм хэцүү зүйл биш ээ. Түншүүдтэйгээ сайн танилцвал хожимын шоунуудад тусаа үзүүлнэ ба. Хатан чомгийн бүх бүтээлүүд эрхээ худалдавал дэлхийн хэмжээнд алдарт хүрч үлэмж жооштой болох боломж байгаа гэж байна" гэв. Охид хоорондоо шивнэлдэн зөвлөлдлөө. Хатан охидод бие биеэсээ салж холдож болохгүй. Хооллох үед архинаас ганц л татна. Илүү дутуу айлгүй үйлдэл гаргахгүй.
нэг нэгнийг маш сайн харж хандахаар тохиролцоолоо. Хятад орны хөгжил дэвшил үнэхээр гайхалтай. Үзэх бишрэх зүйл дуусахгүй мэт санагдана. Охид хатан ихчээхэн зөвлснөөр сэтгэл хөдлөлөө ил гаргалгүй юм үтсэн дог хүмүүс шиг царайлахыг хичээнэ. Октын тоогоор хятад эрчүүд цуг явж оройн хоолнд орцгоолоо. Хятад эрчүүдийн нэг онцлог будаа ёр идэхгүй. Үндсэн хоолнуудаас идэхэн сонин. Охид болохоор аль болох будаар он зүтгэн. Хатан гайхаж хэлмэрчээс би хятад юм уу? Эднэр хятад юм уу? Яагаад энэ улсууд будаа идэхгүй байна? Гэвэл хэлмэрч амаа том ангаан ихэд чанга нээснэн цааш дамжуулбал арай ахмаг настай нэг хүн баян хүн үндсэн хоолндоо л цаддаг. Ядуу хүн юм руу өсчиж хачир болгоныг хамдаг гэж байна хэмээн дамжууллаа. Охид ичих шиг болов. Хоолны дараа ажил хэргийн чанартай ганц нэг зүйл ярилцаад цомцон суух охид сонирхолгүй байсан уу? Тэгсгээд тарлаа. 7 хоногийн дараа дахиад шоу болов. Энэ удаагийн шоунд дөрвчин ирсэн хүмүүсээс нэлээн харагдана. Хатан Монгол хээх хэмээх уул үүлэн хээг оролцуулан өнгө гаргасан цомгийн эрхэн амжилттай худалдаж чадав. Охид бөөм баяр боллоо. Сар гаруй хугацаанд 4 шоу зохион байгуулахад Линхуа агентлагч овоо ашиг олох шиг болов. Гэрээ ёсоор Бээжин дэх ажил амжилттай олсныг тэмдэглэнэ гэсэн хатны зүрхэнд шар усхрууллаа. Хэдийгээр ажил үйл бүтэмжтэй байвч өөрийгөө болон охтыг хамгаална гэдэг их хэцүү ажил гэдгийг огтхонч тооцоолоогүй өөртөө бухимдана. Дотор газрын хоолоор дайлах соёлыг чинь бусдыг аргандан оруулах өгөөшгөлтэй. Энэ үчийн цэнгүүн үзээд ханашгүй төмөн гайхамшигар дүүрэн цэнгүүний газрыг бүтэн өдрөөр нь түрээслэн авч хятад залуус загвар өмсөх жогтоос өөр үйлчлүүлэгч байсангүй. Гисэн хэдий ч цэнгэний газар хамаг л сор болсон үзүүлбэрүүд агаарын гимнастик, тайчих үзүүлбэр, янаг бүжиг, дуу хуур гэдэл нүд баясгах зүйл олон. Октын сэтгэл хөдлөл дээд зэгтэн тулж хяналтаас гарчээ. Шүлэмгдсэн баян ирчүүд гоо октыг ирээлхэлгүй тээврийн шалгилах нь хэцүү. Хатан эвгүй байдал үүсэхгүйгээр нөхцөл байдлыг хэрхэн зөв тийшэн эргүүлэх вэ хэмээн бодлогошорно. Төрөөчийн цэнгүүнээс сургамж авсан Жан захирал тэднийг бие биед нь ойртуулахгүй, хоорондоо ярилцах боломж олохгүй байх нь зүйтэй гэж боджээ. Учир нь тэд хоёул гуруулан уулзах юм бол маш хурдан эвсэж халдаж болохгүй хамгаалалт хийгээд байсан тул энэ орой илүү зохион байгуулалттай үзэж байгаа нь энэ юм. Гэнхэн охид оммхэн давтах нь хялбараажээ. Тэд Макаод очиод хүний наймааны золиос болохыг төсөөлөөчгүй явлаа. Макао гарахаас төрүүлээд баян түншүүдэн залуухан онгон октоор шагнаад цаашид хэрхийг шийдэх 2-3 хувилбар боловсруулсан байлаа. Хатан хэл ус мэдэхгүйн дээр амьдрал таниагүйдэн харамсан халаглана. Ядаж бие хамгаалах хүмүүстэй гарах минь яавда. Аав ээжигийн чулуу аваад гардаг байж огтд асуудал учрах нь тодорхой боллоо. Яаж зохицуулах вэ гэгчлэн их захгүй бодлоод хөвөрнө. Өөрийн чангаан зууралдах цулцгар эрийн гараас эвтэйхэн мулдарч бусдаасан арайл сэргэлэн эрмгийн охин зулааг би засыг химэн дагуул явлаа. Жан захирал араас нь алгасан боловч салгаж амжилгүй ариун цэврийн өрөөрөө алдаж орхив. Зулаа одоо яах вэ? Та нарт өөрийн гэсэн ухаан байна уу? Наадвал чи яаж салах вэ? Гэвэл согтуунүүдээр талмааран харж мөрөн хавчаад гоё л байж тээ. Гэхэн тэр хатан бачимдан яадаг балаа вэ? Сэргээж хэмээн хашгираад одоо ороод нүд амараа дохиотчвол бусдаа санамж өг. Өгчсөний битгий хуугаатай. Харин хоолноос нь сайн гэд согтуу ашиглуулж байснаас таргалсан дээр хойлгоо. Гэвэл сая л ухаан сэхээ орвоо гэлтэй нэг том хараад толгой дохиод гарч одов. Хатан зулаа хоёр хэдий нүд амаараа дохилцовч бусадтайгаа хэлмэн олцохгүй байсаар байдал бүр дордлоо. Хятад залуус охтыг нэг нэгээр нь суглан гарч явсаар л охид шахсан архинд халамжжээ. Хатан өнөөх цулцгар эртээ хоёулахнаа хоцорлоо. Хатан октыг асууж сургалвч хаашаа орсныг хариулах хүнгүй. Хэлмэрч Жан захирал жалга.
Өнөөд сулцахаар ир нүүр нүдгүй үнсэж өнгөлөнө. Ямар тач дүүрч. Энэ нэртэй эндээс гараад өрөө рүү орхон тодорхой. Дээшээ гарч охидтойгоо тааралдахыг бодъё гэж сэтгэжээ. Та бүхэн сувгтан subscribe дарж нэгдээрэй. Мөн шеэрлэж илүү олон хүнд сонсгоорой.